Сайн байцгаана уу хүүхдүүдээ? Солонгоо агшин байна. Найзуудаа та нар том болоод ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ? За, эрэгтэй хүүхдүүд нь цагдаа, сэргийлэгч, цэрэг, өөр юу ээж болох вэ? Мундаг инженер, барилгачин, жолооч гэл тэ. Тэгвэл октод нь том болоод юу болохыг хүсдэг вэ? Эмч болохыг хүсдэг, бас багш болохыг хүсдэг, бас хувцсны дизайнер болохыг хүсдэг, мөн маш гоё зурдаг зураач болохыг хүсдэг баг тийм ээ. За тэгвэл энэ дэлхийн бүх хүүхдүүд том болоод ямар нэгэн мэргэжилтэй болохыг мөрөөддөг, хүсдэг байна шүү дээ. За тэгээд том болохынхаа хэрээр тэр мөрөөдөж байгаа сонгосон мэргэжлийнхаа дагуу сургуульд нь сураад тэгээд тэр мэргэжлээ эзэмшдэг. За тэгээд тэр мэргэжлээ эзэмшснийхэн дараа хүмүүс тэр хүнийг нэрээр нь дууддаг болов. За жишээлх юм бол Солонгоо агш нь эмч болохыг хүсдэг байлаа гэж бодъё. Тийм бол багш нь яах вүлээ? Хичээнгүйлэн сурах хэрэгтэй тийм ээ. Ангаахын сургуульд сураад, хичээнгүйлэн сураад, тэгээд дараа нь төгссөнийхаа дараа эмч мэргэжилтэй болдог шүү дээ. За тэрний дараа хүмүүс намайг юу гэж дуудах вэ? Солонгоо, туслаарай, авраарай гэх юм болов? Үгүй, эмчээ гэж дууддаг шүү дээ. Эмчээ, миний гидс өвдөд байна. Эмчээ, миний шүд өвдөд байна. Эмчээ, эмч дуудаарай гэд нэрийг биш харин мэргэжлэр нь дууддаг тийм ээ. За эсвэл цагдаа болох мэргэжилтэй сонгосон хүүхэд байлаа гэж бодъё л доо. Тэгвэл яах вэ? Тэр хүнийг том болоод цагдаа болонгууд нь болдоо гэж нэрээр нь дуудаад тах. Үгүй те. Цагдаа ахаа, цагдаа дуудаарай. Хөөе цагдаа гэж дууддаг. Мэргэжлэр нь дууддаг шүү дээ. Тэгвэл та нар том болоод өөрсдийгөө хин гэж дуудуулмаар байна. Инженерээ, галс өнөөгчөө. Эсвэл байлдагчаа. Эсвэл даргаа. Тэгж дуудуулмаар байна уу? Тэгвэл найзуудаа бидний сайн мэдих Есүс эзэн маань ч гэсэн нэгэн онцгой нэртэй байсан байгаа. Есүс гэдэг нэрнээс гадна өөр онцгой нэгэн нэртэй байсан байгаа. Тэр нь ямар нэр юм бол бүгдээрээ Библиэс олж уншицгаая. Шинэ гэрээ Матай 1:23 дугаар ишлэлийг багштайгаа хамт чангаар уншия. Харагтун онгон бүсгүй хүүхэд олж хөө төрүүлнэ. Түүнийг Иммануэль орчуулбал Бурхан бидэнтэй хамт гэж тэд нэрлэнэ гэсэн юм. Амен. Найзуудаа тэгвэл сая ямар нэр гарсан бэ? Иммануэль гэж юм тийм ээ. Тэгвэл Иммануэль гэдэг нь ямар утгатай гинэ үү? Бурхан бидэнтэй хамт гэсэн утгатай ахна шүү дээ тийм ээ. Тэгвэл энэ нэрийг хэн өгсөн байх нь? Йосипыг гэл зүүд нойрондоо унтаж байхад нь тийм ээ. Зүүдэнд нь тэнгэрлж үзэгдсэн байна. Йосипо, Марийг эхнэрээ болгохоос бүү. Түүнд олдоод байгаа нь ариун сүнсний юм. Чи түүнийг Есүс гэж нэрлэ. Чи түүнийг Иммануэль гэж нэрлэ. Иммануэль гэдэг нэрнийх нь утга нь Бурхан бидэнтэй хамт гэдгийг тэнгэрлж Йосепт зааж өгсөн байна. Тэгвэл найзуудаа Есүс эзэн маань Бурханы хүү шүү дээ. Цорын ганц хүн тийм ээ. Тэгвэл тэр Есүс хүний биеэр энэ дэлхийд мэндэлсэн шүү дээ. Бяцхан үлгийтэй хүү болон энэ дэлхийд мэндэлсэн тийм ээ. Түүгээрээ дамжуулаад Бурхан бидэнтэй хамт байна. Бурхан бидний дунд бууж ирсэн гэсэн утгыг илэрхийлдэг байна. Тэгвэл Есүсийн онцгой нэр нь юу ах нь? Иммануэль, Бурхан бидэнтэй хамт байна гэсэн. Есүс өсөж том болоод тийм ээ энэ дэлхийн бүх хүний гин нүглийн улмаас Есүс загалмай дээр цовдлогдсон нас барсан. 3 дахь өдрөө үхлээс амилсан тийм ээ. Тэр амилснараа биднийг Бурханы хүүхэд болох эрхийг бидэнд өгсөн байна. Тэгвэл Библиэлд бас хэлсэн шүү дээ. Бурхан биднэрт өөрийн цорын ганц хүү Есүсийг илгээсэн. Харин тэр Есүст нь итгэх юм бол юу гэсэн бэлээ? Биднийг Бурхан өөрийнхөө хүүхэд болгоно гэж хэлсэн шүү дээ. Есүс гэдэг нэрэнд итгэх юм бол Бурханы хүүхэд болох
эрхийг өгнө гэж хэлсэн байна. Тэгвэл багш нь та нараас асууя. Та нар Бурхны хүүхэд болсон уу болоогүй юу? Бурхны хүүхэд болсон хүүхдүүд нь гараа өргөе. За. Тэгвэл бид нэр Есүст итгэснээрээ дамжуулаад Бурхны хүүхэд болсон юм чинь биднийг одоо хүмүүс хэн гэж дуудах вэ? Бурхны хүүхэд гэж харах нь шүү дээ, тийм ээ? Багш нь ч гэсэн та нарыг Бурхны хүүхэд гэж харж байна. Тэгвэл Бурхны хүүхэд гэдэг энэ эрхэм нэр арилах болов? За магадгүй том болоод цагдаа болно. Цагдаа болсныхаа дараа тэтгэвртэй гараа цагдаа гэдэг нэр нь мартагдаж болох ч гэсэн Бурхны хүүхэд болсон гэдэг нэр нь хизээж мартагдахгүй, хизээж арилахгүй. Амен. Тэгвэл Бурхан бидрийг өөрийнхөө хүүхдээ болгосон гэдэг нь Бурхан одоо ч гэсэн бидний дунд бидэнтэй хамт байна гэсэн утгатай байна. Тэгвэл Иммануэль Бурхан одоо ч гэсэн бидний дунд байгаа байх нь. Тэгвэл тэр Есүс эзэн миний зүрх сэтгэл одоо ч гэсэн байгаа тийм үү? Маргааш байгаа болов? Маргааш ч гэсэн Есүс миний зүрх сэтгэл надтай хамт байна. Нөгөөдөр байх болов? Нөгөөдөр ч гэсэн Есүс надтай хамт байх болно. Есүс мөнхөд надтай хамт байх болно гэж амласан шүү дээ. Тэгвэл тэр Есүс эзний тэр гайхалтай нэр бол Иммануэль. Одоо ч гэсэн бидэнтэй хамт байгаа Бурхан. Одоо ч гэсэн бидний дунд оршин байгаа Бурхан. Амен. Тэгвэл өнөөдөр энд байгаа бүх хүүхдүүд, бүх хүмүүс Бурхны хүүхэд болоосай гэж чин сэтгэлээсээ багш нь хүсэн залбирч байна. Тэгвэл хажуудаа байгаа найзтай хэлье. Найзаа, чи ч гэсэн Бурхны хүүхэд болоорой. Чи ч гэсэн Есүсийг зүрх сэтгэлдээ хүлээж аваарай. Иммануэль Бурхан надтай, чамтай хамт байна. Амен. Тэгвэл бүгдээрээ хамтдаа хоёр хөөрхөн гараа авсраад залбирцгаая. Бурхан эзэн минь ээ, таньда баярлалаа. Та бидэнд үнэхээр их хайртай учраас өөрийнхөө цорын ганц хайртай хүү Есүсийг энэ дэлхийд илгээсэн учраас баярлалаа. Иммануэль болох Есүс эзэн одоо ч гэсэн бидэнтэй хамт байгаад талархаж байна. Цаашид ч гэсэн мөнхөд бидэнтэй үргэлж хамт байх учраас талархаж байна. Иммануэль болсон Есүс эзэнтэй үргэлж талархаж амьдардаг хүүхдүүд байлгаж өгөөч. Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Найзуудаа, Иммануэль Бурхан одоо ч гэсэн та нарын дунд байна. Одоо ч гэсэн бидний дунд Иммануэль Есүс эзэн хамт байна. Иммануэль эзэнтэй үргэлж талархдаг, Есүс эзнийгээ үргэлж хайрладаг хүүхдүүд байхыг чин сэтгэлээсээ өрөөж байна. Бүгдээрээ дараа уулзъя. Түр баяртай.